За бүгдөөрэнд нь өдрийн мэнд хүргэе. За манай 26 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг бид нар хэлэлцэж байна. За хөгжлийн болоод төлөвлөлт түүний тухай хуулиараа бол энэ одоо 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө бол 5 жилийн үндсэн чиглэл дээрээ за дунд хугацааны хөгжлийн зорилттой төлбөр дээрээ за тэгээ урт хугацааны хөгжлийн бодлого дээрээ суурилсан байх ёстой. Тэгжээж энэ маань одоо би таашаа өрөх гээд байгаа тэрнийхээ замыг л айгу нарийн гаргана штэ. Би бол жишээлбэл энэ төрийн албаны шинжилтээр тодорхой хэмжээгээр тоог нь багасгах за яг одоо нарийн шинжлэгийг яаж төлөвлөснийг мэдэхгүй ч гэсэн энийг бол дэмжиж байгаа. Яагаад вэ гэхлээр дунд хугацааны зорилттой хөтөлбөр дээрээ буюу эдийн засгийн хөтөлбөр шин сэргэлтийн бодлого дээрээ бол төрийн одоо бүтээмжийн сэргэлт буюу яг л энэ асуудлыг хөндсөн байдаг учраас та бүхэн тэрнийхээ дагуу л энэ одоо хөтөлбөрөөр гаргаж ийн гэж ойлгож байна. За би айгүй тодорхой асуулт асууя гэж бодож байна. Тэгээ хэрэг ирлэхээс хүн байгаа мó? Хэрэг ирлэхийн сайд нь байна уу? Уул нь яг энэ асуудлаа хариуцах ёстой хүн. За нийтдээ бол бид нар 8 одоо дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих ийм одоо хөтөлбөрийг гаргах ёстой. За дахиад автаад хэлэхэд хүний хөгжлийн зорилттой хөтөлбөр, нийгмийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, байгаль орчны зорилттой хөтөлбөр, засаглалын зорилттой хөтөлбөр, бүсийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилттой хөтөлбөр, шинжилгээ ухаан технологийн зорилттой хөтөлбөр. Одоогоор зөвхөн эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилттой хөтөлбөр буюу одоо шин сэргэлтийн бодлого гарсан байгаа. Бусад 7 дээр нь одоо боловсруулах ажлын хэсэг ядаж байгуулагдсан уу? Энэ ажлууд эхэлсэн үү? За энийг одоо та бүхэн хийх ёстойг маш сайн мэдж байгаа. Тэгэхээр яг энэ дээр жишээлбэл одоо хэрэг би төсөөлөхтэй хэрэг ирлэхийн сайдын л одоо гарын үсгтэй ажлын хэсэг хийгдэх ёстой. Тэгэхээр энэ асуудлаа хийж гинөө гэдгийг одоо маш тодорхой асуу. Яагаад гэвэл сая яриад байгаа энэ төрийн бүтээмжийн сэргэлт энэ төр чинь одоо энэ засаглалын зорилттой хөтөлбөр дээр гарах ёстой байхгүй. Яг юу хийх гээд байгаа тэгжээж нарийн ширээн рүүгээ орохгүй болохоор нарийн ширээн рүүгээ төрүүлээ орчоо хаашаа явах гээд байгаа нь тодорхойгүй байхаар гишүүд иймэрхүү байдлаар асуух нь бол тодорхой баг. Тэгэхээр яг энэ дээр энэ хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийхээр ажлын хэсэг байгуулагдсан уу? За ажлын хэсгийн 5 номер микрофон. Болормогшин асуултанд хариулъя. Эрдэнэт тэг болормогш яг зөв асуултаа баярлалаа. Тэгээд улсын хурлын жилийн төлөвлөгөө маань 5 жилийн үндсэн чиглэлээр тулгуурлах ёстой. 5 жилийн үндсэн чиглэл маань 2020 оны 8 сарын 28-нд батлагдсан. Тэгээд энэ жил дуусж байгаа. Тэгэхээр энэ жил бид 5 жилийн үндсэн чиглэлээ боловсруулаад хийгээд эхэлсэн байгаа. Энийн нэгдүгээр хавсралт нь буюу хамгийн одоо том хэсэг нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэсэг. Энэ хэсэг дээр бид яамдуудтай ажиллаад эхний хөлбөрүүд маань гараа явж байгаа. Улсын хурлын жилийн төлөвлөгөөгөө батлуулчаад бид энэ 5 жилийн үндсэн чиглэлээ батлуулах юм. 5 жилийн үндсэн чиглэл маань ахаад нөгөө 10 жилийн зорилт төлбөрүүдээр тулгуурлах ёстой гэсэн хуулийн заалт байгаа тийм. Тэгээд 10 жилийн зорилт төлбөрүүдийг яам эхний хөлбөрийг боловсруулад өмнө улсын хурл дүргэн мэдүүлсэн боловч батлагдаагүй байгаа. Тэгэхдээ тэрийгээ бид улам чанаржуулах ёстой гэдэг дээр тантай санал нийлж байна. Яг хэрэглэхийн төвшөнд бол ажлын хэсэг байгуулагддаг байгаа. Бид эрдэмтэн судлаачтай бол хамтран ажиллаж байгаа. Эхний суурь судалгааны ажлууд нь хийгдэж эхэлсэн байгаа. 5 жилийн үндсэн чиглэлийн араас одоо энэ 10 жилийн зорилт төлбөрүүдийг хийх юм аа. Энэ болохоор бас ахаад алсын харааг эхний 5 жилийн дүгнэх ажлын хэсэг засгийн газрын түвшинд ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлын үр дүн дүгнэлтийг бас нэлээд харах шаардлага бас байгаад байгаа. Тэгжиж энэ хөгжлийн богино дунд урт хугацааны бодлогуудаа хооронд нь уялдуулах, илүү чанартай хийх энэ ажлууд нь явж байгаамаа. Тэгээд төвч хариулт нь болохоор хэрэглэхийн төвшөнд бол ажлын хэсэг хараахан гарч амжаагүй байгаа. Ажлууд бол бэлтгэл ажлууд бол хийгдэж явж байгаа. Баярлалаа. За тий. Асуултанд зүгээр л асуултанд хариулаарай. Гишүүдийн асуултын буруу зөвийг ажлын хэсгийнхэн дүгндэг биш шүү дээ. За болормоо гишүүн тодруулъя. За би асуулт санал хамт учир зөвөр тодруулга дээр санал хэлчихье гэж бодож байна. За энэ 10 жилийнхаа төлөвлөгөөнийхөө ажлын хэсгүүдээ ядаж яаралтай байгуулаа гэж хэлмээр байна. Хэрэг ирлэгийн одоо төлөөлөл энд байвал
Энэ маань өөрөө яг одоо сая Баярбаатар гишүүн, Зулпаар гишүүний хэлдэг. Жишээлбэл төрийн албаны шинжил. Бид хаашаа явах гэдэг юм бэ? Шинжил гэдэг юу гэж ойлгоод байгаа? Зөвхөн тоод цуулах юм уу? Юу юм гэдэг чиглэл чинь 10 жил дээр гарч ирнэ. Бараг 5 жилийн үндсэн чиглэлээсээ илүүтэйгээр яг дунд хугацааны зорилттой хөтөлбөр нь нөгөө алсын хараа бид одоо илүү бүтээмжтэй байна гэвэл дунд хугацаан дээр иймэрхүү байдалтай бүтээмжтэй ийм дүр зураг байна. Тэгжээж 5 жил нь бол яг одоо ажлын төлөвлөгөө рүүгээ ингээд 1 жилийн ажлын төлөвлөгөө явах учир энэ хөгжлийн төлөвлөгөөний хилцүүлгийн явцад ядаж ажлын хэсгээ байгуулгаад энэ ажилдаа ороо гэсэн юм саналыг хэлье. За санал хэллээ. За Баярмаа гишүүний асуулт.